Өнөөдөр имчилгээр би та бүхэнд Steve хийж гэхгүй. Steve шууд лайваар хийнэ. Ерхэд одоо олж байгаа Steve-ийг хийнэ гэж бодож байна. Affinity Steve гэдэг бодлууд нь бол харааг байгаа шууд өөрийгөө хэр төвшөнд байгаа ч юм уу те. Лайваар Steve хийх ямар хэцүү болохыг харуулъя. Тэгээ одоогийн байдлаар би 229 120 оноотой явж байгаа юм байна. Reverse-ийн бодлого гэдэг. Ерхэдөө би Steve ихтэй Steve-с reverse-ийн бодлогоодыг, reverse крипто бодлогоодыг жоог сонирхдаг болохоор reverse-с хийж явах үе амар хурдсгаа зөө амар тийм хурдан болгож харуулад яг флаг олж байгаа хэсгээ удаан болгож харуулад тэгээ ингээд яг сүүлд нь яг яаж хийснэ аль тайлбарлая зөө. Тэгээд одоо би танд амар хурдан хийж байгаа харагд. За хоёр дахь reverse-ийн бодлого бол болчлоо. За энэ яажсан бэ гэхээр ерөөхдөө бас амархан. За ерөөхдөө бидэрт нэг код өгч нь тэрийг болохоор ойлгоод reverse гэсэн үг. Тэгэхээр бидэрт inf код өгөн тэгээ за энийг яаж үүсгэсэн бэ гэхээр эхлээд shift гэдэг функцийг дуудаж ажиллуулсан буюу энэ дараа нь encode гэдэг функцийг ажиллуулсан буюу энэ. Тэгээд үр дүн энэ гэсэн үг. Тэгэхээр бид нар яг яах ёстой вэ гэхээр энийг encode ямар string өгвөл яг ямар string өгөөд тэр нь encode гэдэг функцээр дамжаад энэ үр дүн буцаах вэ гэдгийг олно. Тэгвэл ийм дүрс гарах юм маань A үйл ийм дүрс гарна гэж хэмжлэн гэж яжаад би бүгдийн яг энийг буцаад ийм болсон гэсэн үг. Энэ болохоор ийм болоод тэгээ энийг reverse хийнэ гэсэн үг шүү дээ. Энд чинь уруу харуулсан гэсэн үг. Тэгээд би энийг инкийн бол манайхаар энэ гарч байгаа гэсэн үг. За одоо хэвлээ shift гэдэг функцийг яаж ажиллахыг олох ёстой. За shift-аас бүр хамгийн эхний утга бөгөөд хамгийн сүүлийн утга хоёрыг аваад нийлүүлэх явчихсан. Хамгийн эхний утга, хамгийн сүүлийн утга гэхээр одоо харж ивэл манай flag формат нь AFFCTF гэж байгаа хэвээр тий. Тэгэхээр A гэдэг чинь энэ хагас хамгийн сүүлийн утга чинь угалзаа алтар төгсгсөн шүү дээ. Тэгэхээр гэсэн үг. Тэгээ үнийг reverse хийдэг Python жижиг код болохоор инэ. Тэгээд үнийг ажиллуулах юм бол address finisher job гэдэг манай flag гарч ирж байгаа гэсэн үг. За 3 дахь reverse-ийн бодлого буюу random-ыг дуслаа. Тэгээд жоохон ер нь санаа нь бол амархан ихтэй жоохон хэцүү. Цаг авсан гэх юм яаж байгаа юм. Random тоо generate хийнгүүтээ тэрийг XOR хийгээд байгаа байхгүй. Гэхдээ random тоо хийхдээ seed өгсөн байгаа байхгүй. Seed нь нэг юм тоогоо. Гэхдээ seed өгөхөөр ямар random тоо гарах нь мэдчихэж байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр би үүнийг C код бичээд random тоонууд generate хийсэн гэсэн үг. За тэгээд зөвхөн шууд random тоогоо ашиглахгүй дандаа ингээ хоёрын давталтайгаар ашигласан байгаа байхгүй. Тэгэхээр 14, 74, 121, 5, 102 гэж тоонуудаар XOR хийн. Тэгээд ихэд энэ кодуудыг тайлбарлаж байна би заяа. Тэгээд дараа нь энэ нэгийн мессеж авсан тий. Тэгэхээр эндээс шууд бүгдийг XOR дохгүйгээр эхний 5-ыг эхний random тоотоо дараагийн 5-ыг дараагийн random тоотоо гэхээр нэг юм болж асуу. Тэгээд
ерөөхдөө би ингэсэн аахгүй юу? A-с Z хүртэл 25 үсэг өгөөд ямархан үр дүн гарахыг олчж байгаа шүү дээ, нэг иймэрхүү 56 гээд тэр 56 гэсэн тоонуудаас одоо энэ шүү дээ, яахгүй A, B, C, D гээд тэр би хаана ямар одоо дараалал нь би мэдэхгүй юм чинь шууд одоо харьцуулаа авчихна гэсэн үг байхгүй юу. За A үсэг энд гарч ийн, тэгээд B үсэг энд гэрч чинь дараа нь F үсэг энд байгаа хэвээр тий. Тэгэхээр дараа чинь C үсэг энд байгаа юм чинь дараа чинь F үсэг энд байгаа. Тэгэхээр хэмжлэлийн явсаар хагаад flag нь болохоор it's not so random гэж тоо гарч ирж байгаа гэсэн үг. Тоо гинэ. Тэнэгт мөр гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр жоохон цаг авсан даалгавар. Ихтэй амартаач reverse-ийн бодлого ингээд дууслаа. Тэгээд саяны энэ 680 гэхээр хамгийн өндөр оноотой даалгавар биш ээ гэхгүй. Ямар ч тач өндөр оноотой даалгавар байна. Тэгээд одоогийн байдлаар би 80 орсон байна. Тэгээд дахиад хэдүүлээ криптогийн бодлого руу оръё. Крипто дуслаа гэхгүй дуусаагүй. Ерхийдөө технээс тайлбарлая зөө. За эхнийх нь болохоор цэзэр байгаа байхгүй юу? Яаж байгаа гэхээр shift бүр нөр гэсэн үг зөө. X ч гэсэн үг. A G дээр 1-ийг нэмэхээр F, тэгвэл H дээр 2-ыг нэмэхээр F гэх мэтлэн явсараагаад болж байгаа. За би танд код харуулах юм бол ерөөхдөө нэг юм хөөсөх байхгүй. Тэгсэн чинь яг миний бодсноор бол арай өөр юм шиг байна л да. За жил ингэж явах юм бол окей, за энэ хасах хэвээр. За иймэрхүү. Тэгэхээр AFFS гэдэг flag front нь гараад ирсэн ч гэсэн ерөөхдөө болохгүй байхгүй. Тэгээд энэс ахуулаад өөр шивдэр гэдэг. За ерөөхдөө энэ амар дургу криптогийн даалгавар байна. Би нэг дургу криптогийн даалгавар биш л дээ нар шиг. За хоёр дахь нь болохоор Hongkong гэдэг ингэж яахгүй. Энэ хоёр энэ доторх нь болохоор Hex зөө. Hex-ийг хөрүүлээ. Тэгээд XOR хийх юм шиг байгаа. Тэгээд би XOR хийгээд brute force хийсэн чинь flag гарч ирээгүй байхгүй юу? Хэвлэгдэх үз. Тэгэхээр нь биш мэн гэж бодоод тэгээ хайцсан. Тэгээд криптогийн даалгавар биш юм шиг байна. Тэгээд эсвэл магадгүй нэртэй холбоотой хальтаа Hongkong гэдэг Hongkong Chain ч юм уу нэг тиймэрхүү. За гурав дахь нь болохоор жоо бас сонь даалгавар хэлээ. Эсвэл би тийм чадахгүй юм. За ерөөдөө нэг иймэрхүү файл өгч байгаа тоонуудаа. Тэгээ хэдүүлээ flag format мэдээж тэ 55 гэдэг нь A үсэг, 45 гэдэг нь F үсэг гэх мэтлэн явж байгаа хгүй. Тэгээд тэгээ хөрүүлж мөрүүлээ үзсэн чинь тэдс болохгүйсэн юм аа. Тэгээд яг яаж тайлбарлах юм бэ? Тэгээд за энэ болохоор яг ганц утсан бодлого амар тайлбарлалт. За энэ болохоор их хэцүү аа тэгэхгүй. Энэ ингэж байгаа байхгүй. Ерөөдөө RS яахгүй юу. Тэгээд public key нөгөөгдсөн. Хэдүүлээ тэрний авангуудаа public key амар баг тоос ахгүй юм. Тэгээд хэдүүлээ factor хийж аваад тэгээд decryptэлж байгаа ерөөдөө. Би танад харуулъя зөө. Яг өөрийнхөө хийсэн юм ал амар харуулдаг байхгүй.
За public key-г харах юм бол тавхан айгуу жижиг юм байгааг харж байна. Тэгээд шууд эндээс нь public key-г задлах юм бол хойч үсэх юм бол яг гарч ирж байгаа хөө. Тэгэхээр хэдүүлээ шууд RSS step tool ашиглаа хийж болно гэсэн үг. Тэгээд flag нь болохоор нэг иймэрхүү гарч ирсэн perm record гэдэг. За сүүлийн графтагийн даалгавар болохоор нэг энэ яаж байгаа гэхээр энэ хоёр файл аавн зөө. Хоёр файл авангуудаа тэрний MD5 хашлангуудаа тэнцүү байх юм бол flag өгөх юм шиг хэлээ. Тэгээд доторх контент мэдээж өөр ах хэвээр. За үүнийг болохоор hash collision гэдэг. Тэгээд тавхан харах юм бол иймэрхүү лөө. Тий нэг иймэрхүү байд юм аа. Яг вэ гэхээр зүгээр л доторх контент нь өөр тэгсэн мөртлөө хааш нийжил гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ерөөхдөө боломжтой. Гэтэ нэг сонь зүйл нь заавал энэгээр ихсэн байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед яаж хийдэг юм бол хэвээр мэдэхгүй байна. Би тэгээд хайж утсан чинь hash generator hash биш ээ. Hash collision generator ч юм уу нэг иймэрхүү юм байдаг юм шиг байна л да. Тэгээд энэ жоохон цаг авах гэдэг хань тэгээд алгасчлаа. За тэгээд нэг иймэрхүү жоохон миний дургу криптогийн даалгавар хийж чаддаггүй юм. Эсвэл би тэр суух юм уу? Би суух юм шиг байна. За ямар тач 50 орж ирсэн юм шиг байна да. За дараачийн өвөсийн дуусгаад өө. Ерөөхдөө 2 цаг болчихлоо. Тэгээд чадах бодлоо гэж үзлээ. За эхнээс нь хаалт тайлбарлах юм бол энэ болохоор PDF файл байгаа байхгүй. Тэгээд PDF файлыг XIF төлөөр гаргаж ирэх юм бол энд base 64 байгаа. Base 64 нь болохоор Morse code байгаа гэсэн үг. Тэгээд яг Morse code үг бол би сайн мэдэхгүй. Тэгээд бүгдээрээ яг нийлцэн учраас decode хийж болохгүй байгаамаа. За Fibonacci болохоор нэг иймэрхүү файл байгаа. Тэгээд файлын эхний signature-ийн болохоор өөрчилсөн байгаа байхгүй 42 гээд. Тэгээ үүнийг болохоор таагаад засах хэрэгтэй. Гэхдээ би нэг болохгүй байна. За тэгээ энэ болохоор memory dump файл байгаа байхгүй. Тэгээ volatility-гээр боднох гэж бодож байна. За энийг үзсэнгүй. За энэ болохоор Discord-аас flag авах гэж авна. Энэ болохоор Wireshark-ийн бодлого байгаамаа. Гэхдээ пактууд нэг эвдэрсэн заяа. Тэгээд тиймэрхүү. Тэгээд энийг сайн мэдэхгүй маань write up энэ шиг гэж бодлоо. Гарвал. За энэ болохоор вебийн даалгавар. Тэгээд
ерөөхдөө Apache серверийн хэл юм байгаа юм л да. Тэгээд so default гэхээр go одоо тэр poster дээр байд штэ. Нөгөө нуугдсан файл эдэргээд тиймэрхүү зүйлээр үзнэх эсвэл Apache-гийн default folder structure эдэргээд хайж үзээд флаг авч магадгүй. За тэгээ энийг бол хийсэнгүй. За энэ болохоор амар зүм бэлгийн санагдлаа. Ерөөсөө ороход юу ч авахгүй зөө. Юу ч авахгүй. Ингээл болоо here's the flag гэхээр ийшэн орж үзээ л да. Here is the flag юм бол ерөөдөө ингээд гит төсөлт явангуудаа байхгүй нэг байхгүй. Тэгэхээр нэстэ ойлгомжгүй. Энийг нийлэн үзлээ catch me if you can гэдэг. Ерөөдөө ингэж бидэрт нэг зураг өгж байгаа байхгүй. Тэгээ тэр зургийн доторх текстийн 10 секундын дотор нөгөө буцааж явуулна гэсэн үг. Жишээл нэмэг юмрхүү зөө. За би үүнийг болохоор ингэж үзсэн юм аа. Distract-аар шууд энэ зургийг татаж авангуудаа шууд нөгөө одоо шууд л түүл ашиглаад яг гараар хийж байгаа гэсэн үг шүү дээ. Зургийг татаж авангуудаа текст болгоод буцааж copy paste хийнгүүтээ submit дараад байгаа. Гэтэ цагийн таймжгүй ашиг байна гэж бодож байна. За нэг бид над харуулах уу? Яа, хөрх харагдан зөө. Тэсэр одоо арч зөө. Дараа чинь нас. За дараа чинь зургийн хөршлөлтөнгүүд одоо ингэж авангуудаа ингэж асуух. Тэгээд за одоо ийш янгууд. Тэнгүүдээ цагтаа амжихгүй байгаа юм болов уу эсвэл нэг иймэрхүү текст гэсэн үг шүү дээ. Эсвэл манай Tesseract маань буруу хөрвүүлээд байгаа юм болов уу эсвэл P4 гэхээр уулын зөвлөх шиг юм л та. Эсвэл энэ hex-ийг буцаагаад текст болгох юм болов. За энийг стоо үзэг байна. Ямар ч шууд би hex-ээр нь буцааж явуулаад заахгүй. За тэгэхээр hex-ээр нь л явуулах юм шиг байна л да харахгүй. За тэгээ нэг бол орхисон байгаа. Энийг код бичиж болох нь л хэл та. Гэхдээ код бичгээр энэ зураг нь болохоор өөрөө зургийг авахд амар хэцүү байгаа байхгүй. Тэгээд сайн мэдэхгүй маань. За криптог би та нарт түрүүн хэлсэн те ер нь өвс энтийн даалгаварт би амар дургүй. Миний хийгээд идэх дуртай даалгавар шүү дээ хайцсан. За стиго эдгээр болохоор нэг тийм бас жоохон ойлгомжгүй зарим нь. Ер нь амар амарх. За энэ сүүлийнх нь болохоор зөвхөн бэс 58 бэс хаа. Тэгэхээр ер нь бол бүгдээрээ амар амархан байх хэвээр би амар жижиг зүйл дээр л алдаад байгаа гэсэн. За энэ сүүл ASCII 47 юм болов уу? Амар бодлого тайлбарлаж явах явцдаа өөрөө бодоод байдагтэй. ASCII 47 гэдэг юм байт юм аа. ASCII 47 тикод гэж үзье. Рот 47 ч л нэг юм байдсан надад тань. Эсвэл нөгөө Salon гэд байд штэ. Назавшан тэгээд бид нэг хамаал бол гэж л нэг иймэрхүү Salon гэдэг юм аа нэг иймэрхүү output нь ерөөхдөө нэг иймэрхүү харагдаад байдаг штэ. Тийм үү? Тийм ерөөхдөө биш юм. За ерөөхдөө бол нэг иймэрхүү зөв энэ амар амархан юм байх хэвээр. За энэ болохоор нэг Morse code шиг юм байгаамаа. Гэхдээ Stego гэхээр audio CD-гээр нэнгүүтээ Stego гэж харж магадгүй. За энэ болохоор base 64 файл байгаа байхгүй. Асар их зөө би бүр амар удаан ажиллаулаа тэгээд компьютер амар гацаад ахаранд болцсон. За. Нэг иймэрхүү 2 цагийн дотор 2 цагийн хугацаанд хийлээ. Тэгээд компьютер бүр амар компьютер жоохон ноутбук амар гацаад жоохон амар халаад байгаа санагдаад тэгээд болж байна. Тэгээд энэхүү за одоогийн байдлаар 40-д явж байгаа юм байна. Тэгээд эхний үн болохоор бүх бодлого бодсон юм шиг байна да. 600 гэхээр. За тэгээд нэг иймэрхүү тэгээд туршилтын имжлэг байлаа. Ихэд би яг Стефиг яг өөрөө хийхээр хэрэг суг болох юм та бүхэн харсан байхаа гэж найдаж байна. Йоо би болон криптогийн болоход амар бодно гэж бодсон шүү гэсэн чинь. Амар сонио basic юмнууд. Basic криптогийн даалгавар би ерөөсөж чадахгүй байна. За тэгээд